улсын бомбын сэргэлтийн үндэсний хориг ахалж ирсний хувьд Монгол улсын бомбын тухай хуулийг өргөн барихаар бэлдэж байна. Тэгэхээр энийг төслийг бол бэлэн болгосон одоо энэ хуулийн процессуудыг эхлүүлээд ажиллах болно. Тэгээ яг бомбын хууль хэрэгтэй вэ гэхээр одоо хэлийн бомб дээр явж байгаа үйл ажиллагаануудыг хурдан, шуурхай болгох, за тэнд одоо бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэдэд нээлттэй болгох, за мөн одоо тухайн бомбыг бол зөвхөн одоо хяналт шалгалтын одоо үүрэгтэй байхаасаа илүүтэйгээр эдийн засгийн одоо хөдөлгөгч хүч болгох, за бомбтой аймаг сумдын одоо төсөв орлогод нь бол тухайн бомбын үйл ажиллагаанаас хамаарч орлого ордог болох ийм одоо зорилготой хуулийг бол хийхээр ажиллаж байна. Өнөөдрийн хүртэл бол одоо бас бомбын хөгжлийг бол зөвхөн уул уурхаад одоо зориулж, уул уурхаан одоо өнцгөр гэдэг юм уу нүдээр харж өргөжүүлж ирсэн бол одоо цаашлаад бомб гэдэг бол хэлийн бомб гэдэг бол суурьшлийн том бүс эдийн засгийн одоо том одоо соронз ийм татах хүч гэж ингэж ойлгож өөрчлөх ёстой. За энэ утгаараа бол одоо энэ хүндрэлийг давхад хамгийн чухал эдийн засгт одоо дэм болох түшиж болох ийм одоо хууль байгаа. Хувийн хвшил, төр, за тэнд явагдаж байгаа худалдаа, дэд үтц хэрхэн хоорондоо уялдаж ажиллах уу гэдгийг энэ бомбын хуулиар тодорхой болгож өгөх юм шаардлага байна. Одоогийн байдлаар бомбын хууль бол хэлийн тухай хуульд орцсон. За хэлийн тухай хуульд орно гэдэг чинь бол үндсэндээ бомбыг бол одоо юу гэдэг хяналт шалгалтын үүрэгтэй гэдэг энэ функц дээр байна. Тэгэхээр эндээс шилжилт хийж шинэ хот, шинэ бомбын хот, шинэ одоо бизнесийн төв, шинэ үйлдвэрлэлийн төв болох ийм одоо эрх зүйн орчныг л бүрдүүлэх шаардлагатай гэж бид нар харж байгаа.